За хүн хүнээ таньж мэдэх гэдэг бол их чухал асуудал байдаг. Та бүхэн бид нар бүгдээрээ мэднэ. Саахалт айлын санаа нэг гэж тийм ээ. Тэгэхээр Монголдоо ч гэсэн саахалт айлууд нэг нэгээ сайн таньж мэдж ойлгодог байвал тэдний одоо саахалт айлын одоо хөрш зэрэгт оршихын утгач нь тэндээ байж идэг тийм ээ. Монгол Хятадын харилцаанд онцлж ярих олзуурхаж тэмдэглэх харилцаа бол хүмүүнлэгийн соёлын харилцаа юм. Хүмүүнлэгийн харилцаа гэдэг бол үндсэн утгаараа ардын дипломатын харилцаа гэсэн үг ээ. За олон улсын харилцааны практикт олон улсын харилцааны хүрээнд энэ ардын дипломатын харилцаа бол их чухал үр гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол Хятадын харилцаанд ардын дипломатын харилцаа үйл ажиллагаа ихээхэн чухал үүрэг үүсэж ирдэг. Ягаад гэвэл зөвхөн дээд хэмжээнд төр засгийн тэргүүнүүд яамт хамгийн газрын сайд дарга нар уулзж өчөрч хоёр талын харилцааны хэв хэмжээг яаж тохирохоос гадна гэрээ хэлцээ байгуулахаас гадна энэ ард түмнүүд нэгийг харилцан ойлгох нь их чухал асуудал байдаг л да. Жишээлбэл өнөөдөр Монгол улсын энэ ардчлал, Монгол улсын орчин цагийн эдийн засаг шинжлэх ухаан олдны олд амжилтыг бол Хятадын ард түмэн бол тэр болгон бас өргөн бодиттой ойлгож чадахгүй байгаа. Нөгөө талаар бол мөн Бүгд найрамдах Гадаад улсын шинжлэх ухааны хөгжил, ард түмний аж амьдралын нөхцөл байдал, Бүгд найрамдах Гадаад улсын сансрын одоо судалтыг хэрхэн хөгжүүлж байгаа, нар саран дээр хичнээн одоо идэвхтэй шинжлэх ухааны одоо судалгаа явуулж байгаа талаар бол бас Монголын ард түмэн бол тэр болгон бас төдийлөн сайн мэдэж ойлгохгүй байдаг. Их мэдчлэн нэгнийг бүрэн гүйцэд таньж мэдэхгүй бол хоорондоо нэгнийг харилцан хүндэлцэх, харилцан итгэлцэхийн үйл явдалд бас удаашлах тийм байдал үүсэх. Тэгэхээр харилцаа иж бүрэн бас сайн хөгжиж чадах. Өөрөөр хэлбэл нэгнийг танин мэдэх, нэгнийг ойлгох, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх энэ хүмүүнлэгийн харилцаа өөрөөр хэлбэл ардын дипломат үйл ажиллагаа нэлээд идэвхтэй явж ийж энэ салбар өргөн хөгждөг л дээ. Сүүлийн жилүүдүүд бол одоо энэ хүмүүнлэгийн харилцааны асуудлаар хоёр талын засгийн газар, хоёр талын гадаад яам тусгаалan хөтөлбөр боловсруулад энийг хэрэгжүүлж ажиллаж байгаа.